сонсогч та бүхэндээ өчийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 22 цаг 15 минутаас хүргэдэг. Айцаа хамтдаа тавцгай ураатай амир цаг нэвтрүүлгийн 2023 оны 8 сарын 18-ны баасан гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа амийн найруулагчаар ганц хүнээр ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандала гарден цогцлбор хороолол мөн шүүд угааж байхдаа цус гарч байгааг анзаарч байвал арчлах цагчин боллоо. Буйлны өрөвслийн эсрэг 4 дахин үр дүнтэй Парадонтакс шүдний хамтран ажиллаж байгаа. Чим дүргээ. Заки бүгдд нь үчи мэндийг хүргэе. Би чи ингэж би ч бүр сүнс шиг яриад гэж байгаа юм шүү. Юу вэ? Цоройдож мөрөддөг тий. Цоройд одоо ч гэсэн цоройд байдаг тий. Цоройд чинь цоройд. Би ингэж ярих юм байна. Амар юм шүү. За. Бид хоёр баасан гараг болгон сонсогч нарынхаа бодит тохиолдсон түүхүүдийг та бүхэндээ хуваалцах гэж байгаа. За тэгээ өнөөдөр бид хоёр эхлээд 2 түүхийг амир цаг нэвтрүүлэг гэсэн групп нээсэн группээс 2 постыг онцлно. Тэгээд 77 38 83 дугаарлаа шууд сонсогч нарыгаа аваад аимшигын түүхүүдийг сонсох байгаа шүү. Шууд бодитоор тань тохиолдсон амир түүхүүдээс бидэнтэй хуваалцаарай тийм ээ. За эхлээд нь сонсогчдын групп дээр амир цаг групп дээр битсэн одоо сонсогчтойхон битсэн түүхүүдийг ярьж өгье. За тий. За би их удаадаг чи эхэлж. За ноён анх баяр гэдэг сонсогч манд битсэн байна. Одоогоос 10 жилийн өмнө би улсын нэгэн эмнэлэгт хагалгаанд орж хагалгаанаас хойш 2 хоног 2 шөнө дараалж шөнийн 3 цаг 30 минут орчимд сэрж бие засч байсан гинэ. Тэр үед сэхээр коридорт шалны мод тачигнаад шал угааж байгаа чимээ гарна. Яг л өдөр юм шиг хүн холхих чимээ, шал угаах чимээ, дөнгөнөн ярилцах чимээ гэдэл. Би чинь шүн ямар юм одоо шал угаад байдаг юм байна гэж бодоод босч бие засах үед коридорт харахад бол нам гүн байдаг байсан. Сувлагчийн постн дээр зүүрмөглөх сувлагчаас өөр хинч байхгүй. Гайхаад л бие засч дуусаад өрөөндөө ороод хэвтгэхээр нөгөө чимээ ахаад л үргэлжлэнэ. Маргааш нь бас яг нөгөө чимээ сонсдож сэрнэ. Цагаа харахаар бас л шөнийн 3 цаг өнгөрсөн. Тэгээд л ахиж босоод бие засахаар хэвтгэхээр ахаад л тавтагдана. Анх сүнс гихчийг тэгч чихээрээ буюу сонсох мэдрхүүгээрээ мэдэрч өгч илээ. Эмнэлэгт мэдэрч байсан зүйлсээ бичээрэй гэсэн юм постсон шүү. Гэтэ өөр эмнэлэгт эвгүүлтэй. Тий, яг 3 цагийн үед сэрээд идэг гэсэн мэл. Тавтагдаад байна тий. Тэгээд яг ингээ хүн явж байгаа чимээ шалан дээр ингээд хүн алхаж байгаа чимээ сонсогддог. Бүр хүн ярьж байгаа чимээ хүртэл сонсогддог гэсэн маа. Тэрийг хараад харахаар сувлагчин зүгээр ингээ унтчихэдэг. Хин ч юусоо тэр коридорт ажиллаж байгаа хүн байхгүй. За би үргэлжлэл хөрөх үү. За тий. За нэрээ нууцсан пост оруулсан байсан. Манай сонсогч өөрөө магадгүй үзчихэж магадгүй тий. Сайн байцгаана уу? 2011 оны хавар өөр тохиолдсон нэгэн түүхээ хуваалцъя гэж бодлоо. Би оюутан болоод нэг найзын хамт 120 мянгатад 52 дугаар сургуулийн ойролцооны хуучны байранд өрөө түрээслэн амьдардаг байлаа. Тэр жилийн хавар найз маань байрандаа бараг ирэхэ болсон байсныг би анзаарсангүй. Хавар болж хүн болгон гэгэлцсэн тэр үед оюутны ангийнхантайгаа салхинд гарч маргааш нь нар жарахын алдад байранд ирсэн юм. Ядарсан байсныг чилхүү нойр хурчнууд анилдаад ороо засаж унтахаар хэвтлээ. Тэр үед зөөрмөглээд нүдэн андахаар нэг цагаан хувцастай урт устэй эмэгтэй дээрээс тонгоож хараад өс нь унжиж орж ирээд байх шиг. Бараг 4-5 удаа тэгж сочиж сэрэн. Удалгүй нойрондоо дийлдээд унтчиж. Шүүн дунд гинэт сочин сэрхэд хамаг би хөдлөхгүй юм дуурах гэсэн хоолой багалзуурдаад дуу гардгүй. Хажуу дэшээ харж хөвцөн байсныг чилхүү. Бүр хамаг би зараагаад тухайн үед яг сүнс гихчэд даруулж байна гэж бодоод мэддэг ганц таринаа амандаа уншлаа. Гэтэл чихэн дээр нэг эмэгтэй чи юу уншаад байгаа юм гэж асуусан. Би ч бүр эвгөө болж хамаг би зарс хийх нэмэгдэж нөгөө таринаа уншихаа болж амандаа зайл түй гих хойрхоогийг л хэлээстэй. Хэсэг хугацааны дараа одоо болиосоо гэсэн бодол төрж айхч багслаа. Гэтэл яг биеэс нэг зүйл холдох шиг болоод гайгүй болсон. Орхон жилийн давхөөс гараад шал ус басан байсан. Тэр үеэс хойш ганцаараа өрөөндөө байгаа хэрнээ яг нэг хүн хамт байгаа юм шиг мэдрэмжтэй байдаг байлаа. Удаан байхаар хүн айхаа болчдаг юм байлээ л дээ. Нэг шөнө унтаж байхад 2 хөлнөөс хүн татах шиг болохоор нь ухсгийж босоод гэрэл зурагт ноутбук гээд бүгдийг нь асаагаад дууган чангаллаа. Гэтэл гинэт бүх юм тог тасарсан юм шиг унтарч 10 секундын дараа эргээд хэвэн боллоо. Тухайн үед шөнийн 2 цаг болж байсан. Анхнаасаа анзаарсан бол юмтай байр байсныг мэдэх уул мөрөд зөндөөл байсан юм билээ л дээ. Сүүлд анзаарсан чинь өрөөний ханан дээр баахан майн, тарин, төвдөр биччихсэн байсан жижигхнэр.
Манай найз байрандаа ирэхгүй байсан шалтгааныг сүүлд сонсох нэ. Найз маань нэг шөнө сэрвэлзэлтс ирээд дээшээ харсан чинь цонхон дээр нэг эмэгтэй зогсож байсныг харж чаж гин. Надад хэлвэл айчих байх гэд хэлэлгүй яваад өгч. Тэр өрөөнд тэр сүнсний хэвддэг хэсэг байдаг байсныг сүүлд анзаарсан. Яг тэр газар би ороод сад унтаж таарж л дээ. Өмнө нь манай найз яг тэр хэсэгт унтдаг байсан юм. Тэр байрны тэр хэсэгт л баахан тарин, майн харандагаар битсэн учиртай л байж гэсэн байна. Босон явдлуудыг уншаад байгаа шүү дээ. Сонсож басан яг бодит босон явдлыг уншиж байгаа. Байр маяр ус юу жоох эвгүй те. Дараагийн пост бас яг байртай холбоотой пост орсон байсан шүү. Тий. За шинэ байр юм чинь зүгээр гэж бодож болохгүй юм байна лээ гэсэн байна. Өнгөрсөн 7 сарын сүүлээр шинэ байранд орвоо. Залуу хосууд яриан цуйраадсан байрандаа ороод өөрсдөө гисэн гэртээ боллоо гэд инээд хүрээстэй. 12 давхар байрны хамгийн дээд талд нь орсон юм. Лифт нэг жижигхэн байсан хідэн тавилгаа зөөгөөл матрас маань лифтэнд багтдаггүй. Хүчээр чихэж оруулаад нэг талынх нь буланг ураад хайчихлаа. Шатаар 12 давхар руу зөөснөөс бараг тэрэн дээр байсан юм. Эхний үед ч бүх юм зүгээр байлаа. Тавилга гээд байхан бараг байхгүй. Хоосон шахуу байранда хаана юу ч болж байгаа юм цуурайтаад л сонсогдно. Нэг шөнө унтаж байтал коридорт хүн алхаад байна. Айгаад нөхрөө дуудлаа. Хаалгаа төгжөөгүй юм уу? Хүн яваад байна гэд. Хаалга заавал дотроосоо төгждөг. Хэрвээ төгжихгүй бол гаднаасаа дарахаар шууд онгодог гинэ. Нөхөр босоод хүн алгаа хажуу айлын хүн юм шиг байна гэд тайвшаад унтлаа. Хэд хоногийн дараа өдрөл байсан юм. Нөгөө буланг нь урдсан матрасаа ойлоо. Унтлагын өрөөний хажуугаар явж байж үүд рүү гардаг юм л та. Буруу хараад оёод сууж байсан шал дугаартал хүн алхаад явлаа шүү. Халт эргээл харсан хар хувцастай хүн үүд рүү яваал яалтчгүй готлон өмсгээл төчигнээд байна. Нөхрөөс угаасаа өөр хүн байхгүй байсан болохоор чи гарах гэж байгаа юм уу гэж асуусан чинь хариу алга. Давтаад асуулаа. Бас л таг. Тэгэд босоод хүүе чи гарах гэж байгаа мүү гэд асуусан чинь үүдэнд хинч байгаагүй. Хаалга онгоогч сонсогдоогүй. Том өрөөндөө очисон нөхөр ногоон бодуулгатаа унтж байсан. Тэгэд нөхөртөө мэдээж хэлээд намайг зүгээр төсөөсөн байх гэд бит хоёрч ойрхон төрөөд би ч яг нөгөө 2 удаа хүүхэд гаргаад 2 ойрхон төрсөн болохоор за юм мартаж санаад байгаа юм байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн. Тэрнээс хойш ер нь л гайгүй байсан. Цагаан сараар тэгтэл бас иймэрхүү явдал болсон. Нөхөр балкон дээр тамхи татах гээд хаалгын гаднаас нь зүгээр хаачгаа би өөрөө орчихно гэд би багыгаа тэрвэрэд унтлаа. Унтаж байтал цонх тогшох чимээ сонсогдов. Нойрондоо дийлдэл тогшиж байгааг нь мэдсэн ч нүдээ нээж чадсангүй. Улам хүчтэй тогшлоо. За одоохон гэсэн чинь том өрөөнөөс нөхөр айн гэж хэлдэг юм да. Яах гинэ. Эвгүй тий. За энэ ч одоо Монголд болсон бодит хүмүүс тохиолдсон юм шүү дээ. За би дараад сүнстэй байсан юм шүү. Тийм л энийг юм хөдлөөлэн тий. За одоо би бүр утасны хэр яанаа л гэж бодоод байна. За би үргэлжлэл уншия. За сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе. Өөр тохиолдсон явдлуудаас толтой холбоотой шар ус босгом явдлаа та нартай хуваалцъя. Ээж надад хөөхөн жижиг хөлтөө тойл авч өгөө. Би ч ээжэд баярлалаа. Яг хэрэгтэй юм байна гэд нөгөө тойлоо хэрэглэхээс өмнө сайхан лаагаар хариулваа. Хэд хоногийн дараагаас би хар дараад л эхэлсэн. Тойлтой холбоотой зүүдлээд болдгоо. Зүүдэндээ яалтчгүй л толдоод байгаа юм уу? Эсвэл холоос толиороод байгаа юм уу гэлтэй. Сонин эвгүй зүүдлээд хэд хоног болов. Би чинь толь ирснээс хойш эвгүй зүүдэлтэй болчлоо гэж бодоод толио хаях гээд хайж чадахгүй харах үедээ харчгаад бусад үед нь байн буруу харуулж тавина. Нэг өдөр үнэхэрийн хар дарж амар зүүдлээ. Толиноос 2 гар гарч ирээд л Адамс шиг гар гэж. Шалан дээр хумсаараа хариуж чимээ гаргаж явсаар над руу ойртож байгаа нь үнэхээр эвгүй сэрч чадахгүй яраглаад л. Гэтэл миний 2 гарнаас маш хүчтэй татаад намайг чирлээ. Би өмдийч харуул миний махан биений тал хүрэл сүнсэн биеийн татаж байна. Одоо л сэрэхгүй болохгүй ингэж бодоод тэмцэлдэж арай гэж сэрээд хартал ээж мань хажууд ирсэн зогсож байна. Юу болвоо яав гэж асуу шалгаавал би зүүдэнд их яраглаж их л эвгүй дуурайд байсан байгаа юм. Намайг сэрэхгүй бол болохгүй гэж бодоод надад хүрэх үед ээжийн би зарс гэдэл эвгүй мэдрэмж аваад зогсож байсан тэр юм бэлээ л дээ. Нөгөө толио хартаа аванд ороож байгаад хагалж хайж байж гайгүй болсон. Гинэ. Оо ямар юм тий. Гэтэ тойл бас жоох эвгүй. Тойл эвгүй шүү. Би тэгтээ бас яг цагаан сараар нэг
цагаан сараас аюу лээ хамаатныхаа чөлөө нэг айлд ороод тойл авч ирсэн байхгүй баг биний зурагтай. Тэгээ би яг бас ингэ зүудэлчихсэн ш. Гэтэ яг төстэй бол биш. Зүгээр л ингэ хар дараадсан. Шүүн унтахаар хар дараал. Тэгэл манай ээж бас тэгсэн л тийм тойл мойлоос авсан юм биш үү чи ойрд нэг баахан бар битээ тойл бариаггүй гэдэг байгаа. Би ч 10 жилийн хүүхдсэн болохоор тэр тойлоо барайл ингэ хичээл бичээлдээ өглөө хартаа ингэ хардаг. Тэгээ айгаад тэгээ хайцсан чинь нэр зүудлэг болчихсон ш. Тойл ер нь жоохон эвгүй те бэлгэнд авах ч гэсэн айгүй эвгүй. Ер нь хүнд тойл бэлгэлдэггүй юм. Бэлгэнд өгдөггүй гэдэг. Тэгээ ямар сандал бид нар ч одоо юу яадаг штэ. Бүрлэжтэй те хүн өнгөрөхөр тойлоо дандаа ингэж даавгаар бүтээдэг нэг бол хаадаг. Сүнсэн шингэнэ гэж өгдөг тийм ээ. Аимшиг юм ямар зөөлөн уншд юм бэ? Чанга уншихаар яана гэсэн үгүй. Чанга уншаар чи би айч штэ. За зодлоо. За хамтран ажиллаж танилцуулаад уцаа нэг тийм ээ. За тийм. Сонсогчтой холбоотой түүхүүдийн сонсын хамтдаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа Мандала гарден зөвтөлбөрөөр оролцоод хамтран ажиллаж байгаа. За Мандала гарден зөвтөлбөр хотхон маань 15Г талбайд 24 блок баригдаж байгаа маш том төсөл. За нийт бол 2500 айлын орон сууц юм байна шүү. За тэгээд айл бүрийн хэрэглээ шаардлагатан зохицуулаад сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, усан бассейн бүхий спорт комплекстэй мэлээ. Үүсгэний төвтөрөж гисэн ойрхон. Тэгэхээр сургууль, цэцэрлэг рүүгээ хол явна гэж байхгүй. За тоглоомын талбай бол ингээ бүрэн байгаа. За тэгээд усан бассейнтэй гэдэг нь бас их гоё сонирхолтой сонсогч байна. Спорт комплекстэй учраас яг нэг юм гэртээ те хол яваад ах шаардлагагүйгээр яг л нөгөө цогцлбор хотон дотор л бүх үйлчлэгийг авч байгаа шүү дээ. Одоо хичээлийн удирдал эхэлж байгаадаа холбогдуулан скул зан урамшуулаад зарлцсан байгаа. За Яармаг бүсийн сургуульд хүүхэд чинь сурвалждаг бол Зөв гарден дээрх одоо нүүж ороход бэлэн орон сууцсанда урамшуулалтаа өнөр захиалга авч байгаа. Үүнд нь бэлэн төлөлтөнд бэлэгтэй онцгой нөхцөл мөн 12 дээр 6 сарын хугацаатай 8% хүүтэй зээлэр авах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Мандала гарден зөвтөлбөр хороолол болохоор Яарамгийн арстын амд байрладаг. Холбоот утасны дугаар 75 75 80 тэг 75 75 80 тэг гэсэн дугаар руу веб болон сошиал хаяг нь Mandala Garden CMN гэсэн сайт руу ороод мэдээллийг авч болно. За баярлалаа. Mandala Garden зөвтөлбөр хороолол хамтран ажиллаа. За эфирийн шууд утас ажиллаад ихсэн 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд нэгдлээ 5 өрт холбоотой одоо эвгүй төгүүдээ хуваалцаарай тийм ээ. За сонсогчд маань ирэхэд ороод ирэх баха залгаад байсан. 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд нээлттэй байна. За сэтгэлээсээ уушг гэсэн чинь сая яач шиг боллоо. Ачаал өгөөд арилчих шүү. Та хоёр яаж харнаа гэж. Мандала цүнс байхгүй гэсэн баталгаа байна уу? Байхгүй. Яа сонсогч аав. Бана. Бана оройн төргий. За оройн. За оройн эфир учраас нэрийг асуудаггүй ерөөсөө. За тэгтээ би ч танилцлаа да. Холбоотой юм ярих гэдэг юм юм шиг. За тэгээд манад нэг юм нэлээд том тэгээд хагарсан зурвалжин тойл гэдэгс байхгүй. Тэгээд нэг манай дэрийн ээж нь наад тойлоо гаргаж хаяа гэдэг нэг өдөр орж ирээд энэ дээр юм гацсан байна гэдэг. Яавал гэж хэлбэрээс тоохгүй. Тэгсэн ингээд би бэртэйгээ ингээд хойлохнаа ингээд орой бүрлээ олж гэрлээ хасаагаагүй. Дуртайгаа ингээд байж манай бэр ширээний нөгөө талд би ширээний нөгөө талдаа зоох. Би ширээгээ хасаад ингээд тонгоогоо зогссон юм. Улдаасан дээр ингээд бүл мэдсэн юм яасан. Так гэдэг миний араар ингээд яадан гоцох. Тэгээд миний араар яасан. Үгүй. Тэгээд тэр тойл манай байсан цагаас хойш манай тэр 80 хүн. Тэгээд магаас нь цог татсаад. Яна цог татсаа гэсэн бэр бэрийн дүү бид гурав нэг айцаагаал гараалгүйгээл бэрийн дор тогтоо байгаа. Тэгэл бутаж гэрлөөгөө зэрэг ингээд цог ингээд. Тэгээд ингээд үүдний амбар гэрийн амбар хоёр ингээд мод гэрийн хаалга хоёр ингээд байж байгаа. Ямар залж байхгүй. Тэгээд ингээд гэрийн хаалга ингээд хоош ингээд алгуу ингээд татагдаад байгаа. Тэгээд үгүй үдээ тийм хаалганы ад байна уу? Тэгээд ингээд гэрийн хадгалт орсон. Зүүн гэдэг байсан. Тэгээд манай хаалга татсан. Энэ хотын тэгээд яг өдөр хараа бүтгсэн яг тийм далдын анд байгаа юм мэдээд. Тэгээд манай ээж оройн нэрээд ингээд тэр байж яг ингээд амбар чинь бан цураас бандан дээр ингээд хөнгө өгöd байгаа шиг тэрчүнээд амар. Тэгээд
манай эд ингээд юм тэгээ төмөр бариад ингээд гараад хөө хинбэ чи энэ гэдэг ингээд хаалгаа олж байгаагүй. Тэгээд гэрлээ унтраагаад ингээд орондоо ороод дээв үсгийн төмөрлаад ингээд дээвчээ. Тийм лаад ингээд зүтгэнээд ингээд амар татчихнаад цаган дээр ингээд юм болж байна. Бүгдээрээ эдлээ хатаагаад ингээд унтаад байсан. Тэгээд ерөөсөө талнаас болоод байгаа юм гэж бодсон. Эртээ өглөө ингээд талаа юу ч өөрөөр хаглаад ингээд булаад тэгээд болчихсон. Тэр бол яг бодсон муучлаа. Тэр хаахад бол ер нь тэрнээс хойш ерөөсөө байлхаа амар юм бичлээ. Тийм талаас эвгүй те. Амар юу юм бэл. Зүг. Талаа хайжиж гайг байсан биз те. Толио хагалж хайжээ. Тийм. Толио бүр хагалж хайжээ. Болчих гэж байгаа. Зүг. За баярлалаа танд. За холбогсон баярлалаа. За. Сая манай найруулагч ах орж ирээд. Найруулагч ах маань яж байгаа цагаан цамцтай юу илээ гэж бодлоо сая түүх сонсчихсэн чи. Эвгүй тий. За тольчтой нэр яалтчгүй эвгүй. Тэгээд нөгөө шингэсэн сүнсч юм уу тий тиймэрхүү юмдас зөндөө аваад байдаг. За дараагийн сонсогч маань орж ирж байна. За. Дараагийн сонсогч байна уу? Оо салчруу боллоо тий. 77 38 83 88 30. За гэсэн сонсогч орж ирсэн. Гаднаас за. Байна. Байна. За оройн төргий. Очмо. Наяртаас оройн төргий. За. Сэдвээ сонсноо. Өнөөдөр бол Баасан гараг аимшигын түүхүүд өөр тохиолдсон байж түүхүүдэд хаваалцах өдөр байгаа. За. Бил нүү. Аимшиг юм ярих гэж ирлээ. За. Танд сонсох түүхийг сонсоход би тэр бэлэн сонсъё. За тийм би тэр амар юм өрнөд мөрдсөн. Бүр яг болсон бол манай гэрээ хуучны тийм бор эстэй шкаф маань хаалган онгоод үзэхээр аав уртлын хэсэгт юу хийгээд шкафыг жоохон хоош нэм өдөр болсон. Тэрнээс хойш хаалга өөр онгохоо болсон аахгүй юу? За тэгээд нэг өдөр би гэртээ байжсэн чинь үгүй шинэ орой унтсан чинь шкафны хаалга онгоод миний орыг зохиж ирсэн. 2-3 удаа. Уул онгохоо болцоо алгаш тий. Тийм нөгөө яг нөгөө урагшаа ингээд нуугс мөхөн жоохон муутсан байсан болохоор онгооч гэдэг хаалгыг аваад тохиолдсон. Манай ер нь жижигөр жоохон юмтай байсан. Сонхон дээр чинь мал ингээд хөнтөн тавьчихлаа тавиад явчихад буцаа ирэхлээр хажид биш юм шиг харцсан ч юм уу их тань өөр хэлбэртэй болсон л байдаг. Байрлал солигдод энэ тий. Тэр юм байна да. Тэр нь зүгээр осно уу? Мэдгүй биш нэх юм хүмүүс айд биштэй. Тоохгүй. Зөв. Тэгэхээр ялч нэг юм мэдрэгдээд байна тий. Тийм. Тэгэхээр би нэг ч огт айгаагүй шүү. За. Илүү сонирхолтой санагддаг уу? Тийм ээ тий. За баярлалаа түүхээ хаваалцсанд. Авчиг сайхан гөрөөрэй. За. Өшөө нэр асуугүй. Яадгүй л үү? Хүний орой болоход нэр асуудгүй үлээ те. Тий. Наачи харин өөрөөс амар юм биш нэр нь. Та хинбэ гэж асуухгүй байгаа зүрээсээ. Тийм наач нь өөрөө амар гоо. Нэрийг асуухгүй байгаа. За баярлалаа. За. Тэгэл амар юм ярьж нэг нэр мөрөөд яриад явах вэ те. Тий нэрийг асуугаа за та хинбэ гэдэг. Тэг баха амар юм ярьчаар чи юу юм шүү. За 77 38 77 88 30 дугаараар нээлттэй байна. За ер нь бол их хэл юм болдог доо тий. Яг дараагийн сонсогч маань орж ирсэн. Байна уу? Байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Орой минь. Орой минь төргий. Яг өөр тохиолдсон амар түгөө хуваалцах гээд ороод ирлээ та. Тэглээ. За сонсгоод байлаа. Одоогоос 10-аад жилийн өмнө нэг таньдаг хүн маань замд машин эвдрээд хүүхдээ үлдээсэн. Хоёулаа нэг сэлбэг аваад манай машин дээр хүргээд өгөөч гэхгүй юу? За. Намайг. Тэгээ би тэр 4-5 болж ирсэн. Тэгээд нөгөө хүмүүс маань надтай амьдаа нэртэй хүн. Тэгээ би хоёр даа хүрээс юм авчаад тэгээд юу хүргэж өгөөд. Сэлбэг аваад тэгээд одоо энэ хүн чи Төв аймгийн Баян Чандам гэдэг нэг сүм байдаг да. Даруун тийш. Тийм.
тэрний тэр наахан талд 7 хутдаг гэдэг газар байт юм а. Тэр хавьд тэрнээс жоохон цаашаа сүүжийн амралттай тэр хавьд гэж. Ойрхон юм чинь тэгээд явсан хүн чинь яг замын хажууд харагдаж байгаа. Өгчнийгөө зам дээр буулгаа орчих гээл явсан. Тэгсэн тэгэл бид хоёр дэмий ярьж байгаа юу дорн л орчих юм чинь. Тэгээд нөгөө чинь ингээд хөөе машин хүүг тайчих гээл тэгж. Тэгээд нөгөө чинь ингээд ийшээшээ хараад байхгүй өөр газар юм шүү өгшөө гээл тэгэхээр гөөгөө энэ хавьдаас хоёул ингээд тэгэл хаагаад мэлээ явлаа. Наашаа цаашаа дэвш. Тэгээд тэр уулан дээр гараа харъя гээл тийшээ гараад хардаг байхгүй. Энэ хавьд байхгүй. Энд айл байсан гээл. Айлаас асууя гээл. Гэсэн нөгөө айл хаана гэсэн энүүгүй энэ л байсан даа гээл. Гэхдээ би яг эндээс такси машинд гараагүй суусан гээл. Тэгчид цагаан гэгээд асраад. Тэгээ би нэг ундаа уугаад явж ирсэн. Ундаагаа тэр нэг толгойн орой дээр тавьчаад тэгээд энд гараа тэнд гараа гэж явж байгаа зүйлдэ болтохгүй болох нь хоёулаа боцсон. Эсвэл яг тэр зам дээрээс нөгөөдхөө олъё гэж. Тэгээд зам руугаа явж ирсэн чинь юу яа тий. Гэхдээ энэ би энд суугаад тамхилж ирсэн энэ яг л энэ хавьд байх хэрэгтэй гэж нөгөөд чинь хүүхдээ ажиллаа одоо гэж би бас аргашаага явмаар байдаг. Тэгсэн чинь энэ бүхэн энд нэг айл байсан. Хоёулаа зам дээрээсээ эргээд хоёулаа хайгаар ахаад хайлаа. Тэгсэн нэлээд цаахан талд нэг өхөр мөрөдөх шиг. Тэгээ хоёулаа тийшээ машинтайгаа төгчсөн чинь ингээд нэг жажигалхны гэрэл гэдэг анивчдаг да. Тийм. Тийм жажигалхны гэрэл ингээд анивчихгүй юу? Одоо нэг 50 м хавцалах. Тэгсэн тэр нэг хоёулаа зэрэг харсаа бид хоёр. Тэр нөхшөөс. Өнөөрэ тийм бэ нэгэд. Тэгэл нөгөө шууд юм аваад ингээд харсан чинь байхгүй нөгөө гэрэл. Тэгээ би хөөе амтаа нөгөөд чи хайцсан гэд би ингээд толинд харсан байхгүй юу? Ингээд юм хайж байгаа л ингээд толинд нөгөө гэрэл чинь ард ингээд аниулц тээ. Тэгээ би хинээ энэ ард нөгөө гэрэл бум байхгүй болсон цаашаа ороод. Тэгсэн чинь нөгөөд чи бас ингэж харснаа. Нөгөө пимигээ хэлээ. Өшгöd. Тэгэл ястад нөгөө нурууны ус босд юм байлээ. Байсан юм бүгд байхгүй болчиход тийм шүү дээ тий. Тэгээ нөгөө урд байсан жижигалхны гэрэл чинь ард гараад ингээ аниулцахгүй юу? Тэгэл бид хоёр чинь хүү сан хоёулаас дуурч болохгүй нөгөө гэрэл энд ард гэл хоёулаа нөгөө гараараа ингээл тэгэл бич бушуухан гал Байна уу? Яачуу? Гинт тасарч боллоо тий. Үгүй юу болчихоо. Юу яасан юм бэ те? Байсан газар нөгөө айлнж байхгүй гэрэлж тусаад харсан нөгөө тэр гэрэл нь уур тойронд л ороод исэн юм бэ те? Бас л юу хүн тэгэл жоохон дуруу арцас гэл юу болсон юм бэ? Тийм ээ. Зя 77 38 83. Зя зүж бай. Байна уу? Арамэнд. За, аимшигын түүхээ хаваалцсан да. За. Тэгээ 2017 онд баха. Үгүй. Би 16 онд байхаа. Тэгэхээр 14 онд юм байна. 2014 онд би ажиллаа зарчаад ажлынхаа нэг ихчтэй цуг. Ажлынхаа ихчийг шараадны эцээр болгочаа. Шараадныхаа эцээр нөө цахлаан тойрог руу бас ордог нэг тийм зам байдаг байхгүй юу? Тэр замаар явж исэн чинь нэг худаг өнгөрөөл миний машинаа савхин судалтай. Тэгэл яг ард нэг хүн орж ирээ суудсан юм шиг ерөөсөө бүр ингээл яг ингээд шарах гэл арын сандал ингээд дуграал. Хүн яг сууцхлаар нэг ингээд арын нэг савхин судал дуурдаг штеп. Бүр тэгж дуграал. Тэгэл би чинь бүр ингээд яг хийн гарсны шар шиг бүр ингээд хамаг хувцас томдол айгаал ингээд нэг эвгүй болоод явчихсан юм лээ. Тэгээ манайх ч уулын тэр газраас нэг холгуулж тэгэл босоохон шиг давхиж чад гаражта машина оруулаад тавиал гаражийнхаа хаалгыг хаахгүй тэр чигтээ гэрлүүгээ алхаал орсон чинь араас нэг 3 удаа сигнал та. Йоо, ямар амар юм бэ? Тэгээд маргааш нь яг тэр хаваар яасан чинь яг тэр худ нөгөө миний яг өнгөрж явсан гудамны чинь худаг байдаг байхгүй юу? За. Чинь тэр худаг дээр хүн өнгөрсөн байсан.
Тэгээд лам дээр очиод үзүүлсэн чинь дайрлага дайрсан байна. Хүний юм орж ирээд бас нэг жоохон яагаад явсан байна гэд. Тэгээд нөгөө машин чинь ер нь бараг нэг удаагүйдээ бараг 2-3 хоноод тэгээ бүр ивдэрсэн. Тэгээ бүр өстө засрын бүр төмөө болсон засрын газраар ороод тэгээ тэр машиныг засч чадахгүй сүртээ бүр тэр нэг хог болгоод хайсан да. Тэгээ нэг иймэрхүү зүйлтэй очирч байсан да. Юу юм чигнаалтаж магнаалтаж амар юм би. Бүр яг 3 удаа бүр өстө амар сигнал би бүр өстө. Тэгээд эргэж харсан эргэж хараагүй шууд тэрчгээрээ л ороод. Эргэж харж мараагүй зүгээр шууд гүүгээл ерөөсө гэрлүүг авсан. Манай эхнэр харин бүр чиний над царайч нь бүр цайсан яг яатын гэмээр орж ирээд би тэгээ орж ирээд гэртээ хинтээ юу ч ярихгүй ерөөсө орон дээр суугаад бараг 2 цаг юу ч ярихгүй зүгээр суусан гэсэн. Өөр тэр мөрийг өөрсөн би өөрөө сандгүй шүү дээ. Хайхтар юм бэ. Эсвэл юу юм бэ? Бодоош талаа тий. Тэгээ би ер нь л одоо сүнс байдаг гэдэгт бол юу гэдэг шүү. За баярлалаа. Сонирхолтой төв хуваалцлаа. За баярлалаа. Тэгээс давхар дуулаа орж иж байгаа юм тий. Дүүд гэсэн чиг аваад хойлоо хамтраач танилцуулнаа. Байна уу? Асамна. Арамын төргий. Арамын. Аймаг цаасаа юм уу? Мумбай. Асамна. Сайсаа. Хасаад бүчэн. Дархнаас гэсэн үү? Дархнаас. Нутгаас холбогдож байна. За. Манай нутаг гэхгүй дархан? Тийм үү. За дархан их юмтай да аль түүхэн ярих гэж байна. Тийм юмтай шүү дээ. Ахын болоо гэдгийг атхан бол гэдгийг одоо хана өөртөө тохиолсон манай дархан нутагт байдаг юмнуудыг ярих гэж байж бай. За тийм. Ахын залуу хата нэг юу дуудуулахыг бол аяг хүтсэн. Чи одоо тахны хүүхэд бол мэдэн дээр нэг одоо дүүчингүүрний ардын толгой чинь их юу шүү дээ нэрээр дууддаг. Тийм. Тэр 2-3 удаа үтсэн. Дахин яг бодит хөөрхөн өдөр хавсан түүх өгүүлэх гэдэг байгаа байхгүй юу? За. 2013 оны 8 сард Наваад зарны ард гэдэг юм аа. Савгатад. Нэг шин ахын нэг шиний 2 өнгөрчлөө тэмдэг салтаа шиний 10 оны өдөр 8 сарын хэсэг байсан юм мэдгүй. Тэр санахгүй байна. За. Нэг шин гарлаа. Араад нэг виз гарлаа. Тэгсэн чинь манай 2 нохоо манай ингээд нэг 2 нохоо байдаг гэсэн. Хүнээр дайдаг 2 нохоо хоёул амар хуцаад ардлын годомчны нохоос амар хүнээр дайдаг. За. Ингээ харсан чи эмхтэй хүн явах шиг харагдсан. Тэгэхээр би шинэ 2 цаг штэ. Нөгөө эмхтэй хүнийг явж байгаа нь эмхтэй хүн ингээд явж байгаа нохоо зоолох үед яг хай хүй гэж орлаа. Тэгээд нэг хашаан дээр гараад харсан чи айгуу тод нэг өдөр шиг гэлтэй тэргээс харч айгуу тод гэлтэй байдаг байхгүй юу? Хашаан дээр гараад харсан чинь ямар ч хүн байхгүй. Тэгээд хамгийн сонин тэр үед нохоо чинь угаасаа хүнрүү ингээд урагшаа дайрч хуцдаг швэ. Манай 2 нохоо хоёул хоошоо харж хуцдаг. Нөгөө хойдлын айлын хүн зуух шихэн байдаг нохоо бас хоошоо хурж хуцдаг. Тэгээд сарын дараа тэр нохоонод бүгд байхгүй болсон л ба. Ухарч хараад хуцаад байгаа юм уу? Тий, ухраад миний хажууд байгаа мөртлөө ухраад хацаад байгаа байхгүй. Цаанцаа хуцтай эмхтэй хүн. Тэгээ манай хашаа чинь манай ингээ хашаа чинь ингээд нэг шинэ 15-ны сарч айгуу тод гэвэлтэй ш. Манай хашаа нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл нэг 30 м дайтай байхгүй юу? Тэр хооронд тэр эмхтэй хүн айгуу хурд алгуулсан. Би нэг хашаа давж харчаад юу ч байхгүй болохоор нэг гайхаад тэгээд гайхаад гэртээ орчоод хэвчж байгаа гэмт хэв сонирн болтгий. Юу харчих вэ? Тэгээ энэ тэгээ дараа нь хүн үзүүлсэн гэдэг нэг жоохон нэг айж ирэхэд хойд айггүй л дээ. Тэгээ сүүлд нь бодсон тийм 13 айж ирэхэд хүн үзүүлсэн байхгүй нэг 2-3 сарын дараа бахаа нохоонууд байхгүй болчихно. Манай 2 нохооч өнгөрөөд гисэн хойд айлын нохооч 2 сарын дараа байхгүй болчихсон. Тэгээд би хүнд үзүүллээ тэгсэн чинь яг тухайн савдаг бүдэлтэй дайрлалт гадаа тэ юм явжтай чи айсан бол галзуу сэвэ тавуулах хожтой л гэжлээ. Миний нүдээр хасан бол тэр. За нохоо намд ч оржээ. Тэ 2 нохоо шүү дээ. Тийм байна. За баярлалаа танд. Баярлалаа. Нэвтрүүлэг маань цаг их богино байдаг. За. За.
За эйгүүл юм тийм ээ. Нохоо буцаж хараад эргэж хараад хоошоо харж хуцаад ин гэдэг чинь. Тэгээ өдөөс нь л яваад исэн юм байна л тэ ухарч байгаа. Тийм л юм байлгүй дээ. За хамтраа жишээ танилцуулъя. За шууд угааж ахта. За ер нь бойлноос нэг цус гараал эхэлдэг тийм ээ. Тэр бол ерөнхийдөө бойл гимтсэн байгаа л гэсэн үг. Бойлны өрөвсөлтөй болсон байгаа гэсэн үг л дээ. За хэрвээ танд бойлноос цус шүүрээд байвал те амнаас ивгүй өнөртэй байвал шүд унаад байвал бойл шамраад байвал тийм ээ. Парадонтакс шүдний ог бас санал болгож байна. За найрлагандаа бол 67% содиум ус мал агуулдаг гинэ. Тэгэхээр өөр хаан ч юм агууламжтайгаа байдгүй гэж байна. Ялангуяа ханаад том уу ковид тус үед ам залхуур хэсгийн юм вирусыг устгах үйлчилгээтэй. Өдөрт 2 удаа угаснаар шүдэнд чулуу үүсэх, бойл шамрах хүндрэлүүд бол үүсвэхээ гэсэн байна. Яг үнэ. Энд чинь дотроо бүр 6 төрөл байгаа. Тэгэхээр та олон төрөлт юм л тий. Өөрөө нөгөө яг өөрт хэрэгтэй төрлөө сонгоод хэрэглэж болно тийм ээ. Фотошта, фоторгүй гэл ингээл бүгд байгаа. Жирэмсэн хүн хэрэглэх ёстой 6 сартай одоо 6 хүртэлх тийм ээ сартаа нэраа өгөх эмэгтэйчүүд хэрэглэх хүртэлгээ бүр тус тустай байгаа. Эсвэл гэр бүлэрээ хэрэглэж юм шүү дээ. Яг үнэ. Тэгж гэсэн тааруулал нэлэх хөвгтэй бол. За тэгэхээр холбоо ярих хугацааны дугаар нь 9110 61 61 гэсэн дугаар байна. 9110 61 61. За тэгэхээр та бүхэн магадгүй бойлоос нь цус шүүрэх те амнаас ивгүй өнөртэй шүд унах за тэгээд бойл шамрах юмрхүү шинжнүүд байгаа бол парадонтакс те парадонтакс шүдний угаас хэрэглээд үзээрэй. Би бас нөгөө бойл жоохон өвдөд байгаа. Гэхдээ юу юм бэлээ. Би одоо шамраад байгаа юм яг юу гэж сайн мэдэхгүй л байна л да. Шүдээ угааж захтай тэгээд байгаа сэж чилж мэдэхгүй байна. Тэг яг нөгөө ийм төрлийн оо байдаг гэж би бараг өнөөдөр л анхудаа мэдлээ. Тэгэхээр бас хэрэглээд үзэх тийм гоё давуу талтай байна. Аха, Facebook-аас яагаад үзвэл шүдний даг ингээд яхаар гараад ирэн тийм ээ. За баярлалаа хамтран ажилласан. Та хэрвээ бойлоос цус шүүрээд байвал парадонтаксыг бас хэрэглээд үзээрэй баярлалаа. Яг 77 77 38 83 77 77 38 80 дугаарууд нээлттэй байна. За азар гэгээтэй тарина. Эргэж хараад биш хоошоо шигдэж хуцааж байж ингийн үед урагшаа тавьж хуцдаг гэж шүү. Зөв. Тэгээд өөдөөс нь ухраад ингээд хуцаад яваад байгаа юм шүү. Тийм ээ. Хоошоогоо ухрангаа хуцаад байгаа гэсэн үг юм тий. Зяас өсөж байна. Бана? Баша байна. Сайн байна уу? Рамын төргий. Рамын дээр. Зяар тохиолдсон дуугаа хуваалцах гэдэг ороод ирлээ. За манай нутагт нэг за нэрийн нэг гэж яг нэг тийм хүн байдаг. Ерөнхийдөө нэг айдын гадаа очихоор яг вимийн муу тийм хүнтэй айлын гадаа очиад тэр хүн нэг 2 3 эргэлдүүл нэг уддаг үнэт. Тийм сайн хүн байдаг хэвгүй. Тэрний тухай. Нэг би одоо нэг 6 дугаар ангид байсан юм аа. Тэгээ байжсэн чинь туглаа хайгаад олдгоо бүр арай болоод бүрээ тасраад ирсэн. Хайхад олохгүй байжсэн. Нөгөө хүн тавьдаг газар донд тэр хөшөөнүүдийн донд маа тугал орцсон байдаг байхгүй. Тэгээ 6 дугаар ангийн хүүхдээ хавд тийш явж байгаа хта нэг тийм тоод зүсүртэй анзаардгүй л гэсэн тийм. Туглаа авахгүй гүүгээл орсон чинь туглаа аваад хөөгөл явж исэн чинь хүү гэлтэй байхгүй. Тэгэхээр ингээ ийштэй шаарсан хүн байдаг. Цаашаа туглаа өгөл явсахаал хөө гэдэг. Эргээ харсан хаал хүн байдаг. Бүр ийштэй нэгтэл чараач хүн байдаг. Тэгээ одоо яаж байгаа юм бол гэж одоо гайхал байжсэн чинь нэг юм бутас гэж явсан чинь туулаа өсрөл гараад ирэх байхгүй. Тэгээ туулаа өсрөл гараад ирэхээр ёо гэж бас нэг арай таашрал. Туулаа ингэж дуурт юм бах та гэж бодоод байжсэн. Тэсэг явуулсан чинь нэг юм цөмөрчгсөн тийм шарил гэхгүй. Тэр цөмөрцөн шарил ингээ харсан чинь ямар эвгүй харагдсан дээ гэж бодоод байжсэн. Нэг юм өндийг босоод ирэл. Бохс гэл. Тэгэл ёстой жинк хөдөлж чаддгүй юм шиг дуурч чаддгүй, ойрлж чаддгүй, зүхтаж чаддгүй. Тэгсэн тэр нөгөө дөрөвний эхлэлд ярьдаг хүмүүс манай дотор нь ороод ирсэн байж байгаа өндийг. Яана. Амьд хүн шүү дээ. Тэгэхэд амьд хүн. Тэгэхээр л юм шүү дээ зүрх хамаарах гэжсэн яг. Төмөрхийн байндаа нэг тийм эвгүй болоод явж ийл. Тэгээ тэр хүн ер нь нэг тийм яг тэрүүгээр ингээд эргэлдээд идэг. Тийм хүн байдаг маань нутагт. Одоо байдаг юм уу? Одоо би. Ай. Тухайн үед намайг 6 дугаар ангид байхад 20 30 л төгсчихсэн юм болоод. Одоо л нэг 50 гарцсан юм байна.
50 гарцаа хүн тэгээ нөгөө сонирхол байна л да. Нүүр царайнд нь өөрчлөлт орж ийн үү, хөгшөрж ийн үү? Яг жаа тэнэгдүү юм байд. Ер нь бол тэнэгдүү л хүн. Би яг нөгөө шарилын газар эргэлдээд идэх гэх нь бас л өөр юм бодоод сууж лээ л да. Нүүр гар нь бол яг зөв жоохон нэг тийм мангар хүн байд. Ер нь бол тийм хоёр үл хонтой хүн биш. Тэгэл гэртээ бол нэг ус мусандах яваал байж юм тийм. Тусдаар болол тэгээд одоо тэгээд нэг айл амтан болохоор ажил явдал болохоор очиж тэндээс хаал иддэг. Тэр үнийг сайн татгаж гаргах хэрэгтэй гэл. Бойны газар тэгээд сайн хаалгаа бэлэг сэлтүүгээр гаргадаг. Ажил явдалтай байна. Тийм хүн байд. Тэгээд тэр бол яг бодтойгоор бол яг нэг шарил дотроос нэг гатих бол бүртээ зүрх хамаа авдаг. Тэгэл байх тийм ээ. Зя маш сонирхолтой байлаа. Баярлалаа танд. Агсан баярлалаа. За. Сонин энэ битчлэн маш олон сонин зүйлийг сонсноо тийм ээ. Одоо цаашдаа бүр илүү олон сонсогчдод одоо холбогдсон дээрээс нь илүү олон түүхүүдэд бичих байх гэж бодож байна. Өнөөдрийн маань нэвтрүүлэг энд хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандала гарден зөвсөлбөй хороолол мөн буйлны өрөвслийн эсрэг 4 дахин үр дүнтэй Paradon Tax шүдний байлаа. Тэгээд сонсогчтой хамтдаа байсан сонсогчдоо баярлалаа. Хурай гэдэг нэвтрүүлгээ өндөрлөө тийм ээ. Баярлалаа. Амралтын өдрүүд аядахтай сайхан өнгөрүүлцгээгээрэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч буйлны өрөвслийн эсрэг 4 дахин үр дүнтэй Paradon Tax шүдний Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mandala Garden цогцлбор хороолол Macbeth Feature утас 7575 80 тик. Эфир Амир цаг нэвтрүүлэг хөтлөгч Ами, хөтлөгч Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3